Монгол ардын үлгэр эрхий мэргэн. Эртийн эрт цагт элен зөвгийн үед сансар огторгуйд долоон нар мандаж амтан бүхэн ангаж сангаж алаг дэлхий гандан гундаж байсан гинэ. Тэр үед эрхий мэргэн гэж харснаа хараалдаг, хараалснаа харвдаг, харвснаа ондог, хавтай мэргэн харваач байжээ. Нэгэн удаа эвэр наранд шарагдаж элсэн цөлөөр залхсан олон хүн ирж түүнтэй уулзсан. Чи огторгуйд гарсан олон нарыг харваж хамаг амтныг баярлуулж хангай дэлхийг сэргээж өгөөч хэмээн гуйж гинэ. Эрийн эр төрсөн эрхий мэргэн харваач долоон нарыг харвахаар болжээ. Тэгээд би энэ долоон нарыг долоон сумаар нэг харваад бүгдийг онож устгая. Хэрв чадахгүй бол эр хүнээ болж эрхий хуруугаа огтлоод хар ус уухгүй, хаг дөвс идэхгүй, харанхуй нөхөнд амьдрна гэж андгаа тангараг тавьж гинэ. Тэгээд ном саадгаа агсаж харцаг алга морио унаад хамгийн өндөр уулан дээр гарчээ. Улайдам халуун байсан ч дорноос өрн хүртэл тэнгэр огторгуйд цувран мандсан долоон нарыг зүүнээс нь эхлэн харваж гинэ. Эхний 6 сумаараа 6 нарыг харвтал өнгийн солонго татаад мичид 6 од болон тогтжээ. Тэгээд 7 дахь нарыг харвахаар номоо ившээлхэн сумаа живчрүүлэн татаад тавьтал хараацаа шувуу дундуур нь нисэн орж сүүлээ сэт харвалжээ. Харин онолсон суманд нь оногдоог үлдсэн ганц нар баруун уулын цаагуур улаан ягаан туяа татуулан уусан жаргаж гинэ. Эрийн эр төрсөн эрхий мэргэн харваач хараацаа шувууг садаа боллоо гэж харцаг алга мориороо хөөж харвах гэтэл морин. Үдшийн харуй бүрэгээс үрийн үнгэн гэгээ ортол хөөгөөд хараацаа шувууг гүйцэхгүй бол хөл мөчийг минь огтлоод хөдөө газар хаяарай гэж ам тангараг өгчээ. Харцаг алга морио хараацаа шувууг хөөгөөд хариугүй гүйцхийн даваан дээр хаашаач хамаагүй хальт болт үсэрч баригдахгүй зүгтаасаар үрийн цагаан гэгээтэй золгож гинэ. Эрхий мэргэн харваач уурлан харцаг алга мориныхоо урд 2 хөлийг огтлон хээр хайтал алаг даахай болчихжээ. Алга даахайн урд хөл богино байдгийн учир энэ юм гинэ. Мөн хараацаа шувуу харуй бүрүүгээр морьтой хүний урдуур хойгуур эрен тойрон нисдгэн хөөцөлтөн тоглоё хөөгöd гүйцхийг чинь үзий химэн тохуурхан шоолж байгаа нь тэр ажээ. Эрхий мэргэнч амлсан ам тавьсан тангараг ёсоор эрхий хуруугаа огтолж эр хүнээ болж хар ус уудаггүй, хаг дөвс иддэггүй тарвах болоод харанхуй нөхөнд амьдрах болжээ. Тарвагны хөлийн сарвуу дөрөв байдаг нь ийм учиртай ажээ. Энэ цагаас хойш эрхий мэргэн харваач тарваг болсноо мартаад үлдсэн ганц нарыг харвана гэж өглөө оройн нарнаар нүхнээсээ гардаг болсон юм гинэ. Харин эрхий мэргэнийг харвахыг хэмээн айсан нар орой бүр уулын цаагуур жаргадаг болж өдөр шөнө ээлжилдэг болсон юм гин билээ. Маш сайн магадлан бодоод маргаашийн үлгэрийг дэлгэн сонсоорой. Ардынхаа сайхан үлгэр шиг амар сайхан жаргаарай.